Нава юундынгийн оюун дээр нэр дэвшчихээс асуух зүйл бол алгаа. Санал байна. Одоо Европын анхны арчилсан одоо манлайл үзүүлсэн арчлын баян бүр төрсэн орн бол Польш, Лех Валенса гэж бид нар бол мэднэ. Монголд бас ирж ирсэн. Одоо ерөнхий сайд хийж байгаа Дональд Туск бол Европын холбооны ерөнхийлөгч хийж ирсэн. Монголд бас ирж ирсэн. Ийм арчлын том лидерүүдтэй ийм орн. Тэгэхээр Монгол бол арчлаа хамгаалах, арчлаа бэхжүүлэх, арчлын тулгуур ойлголтуудыг одоо Польшоос сурах зүйл их байна. Тэгэхээр энэ тал дээр та улс төрийн болон дипломатуудтай шугамаараа олон янзын сургалт хурлуудыг бас Монголд хийгээрээ, Польшид бас хүмүүс явуулаарай гэдэг. Хоёрт нь нөгөө дан дипломат хүн, улс төрч хүн элчин сайд хийж байгаад карьерийнхаа ориглыг бол хоёр улсын ерөнхийлөгч харилцаа айлчлуулахад байдаг гэж бол ярьдаг л та. Би бол тийг сонсч байсан. Дипломат хүмүүсээс. Та бол өөрөө бас бизнес уклонтой, бизнесийн мэдлэгтэй хүн учраас миний хувьд бол элчин сайдын хоёр жигүүрийн нэг нь бол дипломат ёсноос гадна бизнесийн үйл ажиллагаа, энэ бизнесийн харилцан одоо юу гэдэг эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх гэж ойлгоод байгаа. Тэгэхээр та энэ дээр бас том дэмжлэг үзүүлээрэй. Одоо миний мэдхээр би бол нэмгэн мэдлэгтэй учраас мэдэхгүй. Польштой холбоотой эдийн засгийн асуудал худалдаа 8 ихээр манай нэг Урбаник санаанд ороод байна. Тэгэхээр Урбаник төдийг бас эдийн засгийн тэлэлтийг хийгэрэй гэж хүсье. За таны хамрах газруудад бас чухал газрууд байж байгаа юм байна. Манай инновац цахим хөгжлийн чиглэлээр туршлага судалж ийм олон орн байгаа юм байна. Би бас одоо энэ хорооны банк орны гишүүн Азар бас бүлгийн дарга нь манай энэ банк орны дарга байж золж оргол. Бид нар энэ чиглэлд бас Польшоос сурах, таны хамрах хүрээний орнуудаас суралцах зүйл их байна. Энэ тал дээр бас дэмжиж ажиллаарай гэж хүсье. За амжилт хүсье. За нэр дэвшигч Нава Юундынгийн оюун дээр хариулт өгье. Варшавд өөрөө бас арчилсан орнуудын хамтын нийгэмлэг гэдэг Community of Democracies буюу одоо Варшав төвтэй ийм байгууллага байдаг. Тэр маань өөрөө бол бас яхаа аргагүй Ганбаатар гишүүний хэлснээр арчлын бас хараацай болсон ийм улс орн. Тэр дотроо бол зүүн Европоос одоо баруун энэ чиглэл рүү шилжих бид нар 90 онд бол яг ижлэхэн гараагаа эхэлж байсан. Тэгэхээр энэ арчилсан орнуудын хамтын нийгэмлэгээс бид нар бас хамтарч ажиллана. Олон зөвхөн хоёр улсын хоорондын харилцаа гэлтгүүгээр энэ олон улсын хамтын ажиллагаагаа бас нэлээд өргөжүүлж хэрэгжүүлнэ гэж бодож байна.